Ундаг дугуйн дээр жаргалтай байснаас Rolls-Royce дотор уйлж байсан нь дээр. Патрициа Режиани Гуччи. Хэрэв Луи Виттоныг тууштай зан харин Шанелийг эрхчлөө гэж тодорхойлбол Гуччи бол драма юм. Гэхдээ энэ бол энгийн нэг драма биш. Энэ бол Италичуудын ориглон хүсэл, эрхчлөөт амьдрал, бас өөрийнхөө амьдрах зан чанарын хамгийн тод илэрхийлэл юм. Гуччи бол зүгээр нэг загварын брэнд биш. Энэ бол дэлхийн хэмжээний эзэнт гүрэн. Италид нэгэн алдартай зүрэг байдаг. Өвөө баялаг бүтээдэг, хүү тэр баялагийг хадгалж аривжуулдаг, харин ач хүүгийн үед тэр баялаг дуустдаг. Энэ үг яг л Гуччигийн эзэнт гүрний доторх тансаглал, хүсэл, шунал, хайр, урвалт бас эрх мэдлийн төлөөх тэмцлэр дүүрэн энэ гэр бүлийн тодорхойлолт мэд. Тэгвэл энэ бүх төвх ханаас эхэлсэн бэ? Хариулт нь гайхмаар энгийн. Нэгэн лифтнээс. Гуччи залуудаа Лондон хотын алдарт Савой зочид буудалд лифтчин ачаа зөөгчөөр ажилдаг байжээ. Тэр өдөр бүр лифтэнд сууж буй язгууртан баян аялагчдын үнэтэй чимдан тансаг арьсан цүнхнүүдийг хардаг байв. Тэр үед нэг зүйлийг ойлгожээ. Хүний статус, байр суурийг зөвхөн хувцаслалт биш, түүний хэрэглэж буй ачаатэйш эд зүйлс илтгэдэг. Өөрөөр хэлбэл өөрийгөө хүндэтгдэг хүн хэрэгжилж буй зүйлдээ заавал ач холбогдол өгдөг байна. Энэ санаа хожим дэлхийн хамгийн алдартай загварын брэндүүдийн нэг болох Гуччигийн эхлэл болсон юм. 1921 онд Гуччи өөрийн их орон болох Итали улсын Флоренц хоттой буцаж ирж морины тоноглол болон арьсан идэллийн жижиг дэлгүүр нээжээ. Өнөөдөр Гуччи брендийн бэлэг тэмдэг болсон WG лого мөн Horsebit буюу морины амгайвч хэлбэртэй чимэглэлүүд яг энэ морин спортоос санаа авсан түүхтэй юм байна. Эхэндээ түүний дэлгүүр голчлон Америкийн жуулчид аялагчдад зориулсан худалдаа хийдэг байв. Гэвч удалгүй түүний бүтээгдэхүүний чанар, хийц, стил хүмүүсийн анхаарлыг татаж жижигхэн дэлгүүр аажмаар өргөжин тэлж өнөөдрийн Гуччигийн эзэнт гүрний суурь тавигдсан юм. Хожим Гуччи өөрийн компанийг хоёр хүүдээ яг тэнцээ хувааж өгсөн байна. Түүний хөвгүүд болох Алдо болон Родольфо Гуччи нар дараагийн эзэмшигчид болжээ. Ингээд нэгэн лифтчин залуугийн харсан мөрөдөл аажмаар дэлхийн загварын эзэнт гүрэн болж хуурж эхэлжээ. Гуччи брендийн 2 дугаар үеийн залгамжлагчид дундаас хамгийн нөлөө бүхий хүн бол Алдо Гуччи байв. Тэрээр 3 хүүтэй байсан ба Жоржио, Паоло, Роберто нар. Харин түүний дүү Родольфо Гуччи ганцхан хүүтэй байжээ. Тэр бол Маурицио юм. Компани хувьцааны бүтэц маш сонирхолтой байлаа. Алдо Гуччи болон Родольфо Гуччи хоёр тус бүр 50-50% эзэмшдэг байв. Гэхдээ бодит байдал дээр компанийг дэлхийд таниулж, бизнесийг тэлж, шин дэлгүүрүүдийг нээж, Гуччиг жинхэнэ олон улсын брэнд болгосон хүн бол Алдо Гуччи байсан юм. Тиймээс Алдогийн 3 хүн нэг зүйлийг зэрэг бодож эхэлжээ. Манай аавын компани амжилтын ихэнхийг бүтээсэн байтал бид дөрвөлээ нийлээд ердөө 50% харин Родольфо ах болон түүний ганц хүү үлдсэн 50%-ийг эзэмшиж байна. Энэ шудрах хэрэггүй. Ингээд тэд илүү их эрх мэдэл, илүү их хөрөнгө хүсэж эхэлсэн байна. Энэ мөчөөс эхлэн Гуччигийн гэр бүлийн дотоод тэмцэл эхэлжээ. Хожим энэ тэмцэл Гуччи брендийн хувь заяаг бүрэн өөрчлөх хамгийн том драмын эхлэл болсон байна. Удалгүй Родольфо Гуччи нас барж өөрийн эзэмшдэг байсан компанийн 50% хувьцааг цорын ганц өв залгамжлагч болох Маурицио Гуччид өвлүүлэн үлдээжээ. Ийхүү залуу Маурицио Гуччи компанийн хагасыг эзэмшигч болсон юм. Маурицио олон жилийн турш нэгэн том төлөвлөгөө бодож явжээ. Тэр бол Гуччи брендийг шин шатанд гаргах. Дизайн, бизнесийн стратегийг бүхэлд нь өөрчлөх томоохон хувьсгал хийх төлөвлөгөө байсан. Гэвч түүний энэ мөрөдөл амархан биелэхгүй байв. Учир нь түүний авга ах болон үеэлүүд түүнд энэ боломжийг өгөхийг огт хүсээгүй. Ингээд мөнгө, эрх мэдэл, гэр бүлийн атаархал, урвалтаар дүүрэн Гуччигийн хамгийн том дотоод тайван эхэлжээ. Родольфогийн ганц хүү Маурицио Гуччи тэр үед Патрициа Режиани хэмээх эмэгтэйтэй танилцаж удалгүй гэрлэжээ. Патрициа Режиани бол нийгмийн дээд давхаргад амьдрахыг эрмэлздэг тансаг амьдралын хэв маяг дуртай нэгэн байсан гэж хүмүүс тодорхойлдог. Түүний хэлсэн нэгэн алдартай үг бий. Ундаг дугуйн дээр аз жаргалтай байснаас Rolls-Royce дотор уйлж байсан нь дээр. Энэ үгэнд Патрициа эд хөрөнгө тансаг хэрэглээнд ямар их ач холбогдол өгдөг байсан гэдгийг тодорхой харуулдаг. Тэд дөнгөж үерхэж эхэлж байх үед Патрициа ирээдүйн нөхөр болох
Маурициод "Чи машинаа солих хэрэгтэй юм шиг байна" гэж хэлээд удалгүй хамтдаа Ferrari машин худалдаж авчээ. 1977 онд тэдний том охин Алессандро Гуччи, 4 жилийн дараа бага охин Аллегра Гуччи төрсөн байна. Хоёр охин төрсний дараа Маурициогийн эцэг Родольфо Гуччи тэдэнд Нью-Йорк хотод байдаг тансаг зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгө хүртэл худалдан авч өгчээ. Гаднаас нь харахад тэд төгс амьдралтай гэр бүл мэт санагдаж байв. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэгэн өдөр Маурицио Гуччи гинэт бүх ачаагаа баглаад гэрээсээ явчихсан байна. Тэр эхнэр хоёр охинтойгоо огт холбоогүй болсон гэдэг. Эхэндээ Маурицио Патрициа Режианид салах тухай огт ярьж байгаагүй. Гэвч удалгүй тэр Паола Франчи гэх эмэгтэйтэй танилцаж түүнтэй хамт амьдрахаар шийдсэн байна. Ингээд Маурицио эцэст нь Патрициагаас салах өргөдлөө өгчээ. Энэ явдал Патрициад маш хүнд цохилт болсон байна. Патрициа нэгэн ярилцлагандаа ингэж хэлсэн байдаг. "Тэр бол миний амьдралын цор ганц хайр байсан. Гэхдээ хайр сэтгэл ба үзэн ядалтын хооронд ганцхан хуруу зай байдаг. Намайг болон охтуудаа орхиж явсны дараа миний бүх хайр үзэн ядалт болж хувирсан. Надгүйгээр тэр хинч биш байх байсан. Би түүнийг бүтээсэн" гэж хэлжээ. Учир нь Патрициа Режиани зөвхөн тансаг амьдрал дуртай хүн байгаа зогсохгүй маш амбицтай нэгэн байв. Тэр нөхрийнхөө бизнесийн шийдвэрүүд, гэр бүлийн маргаан, компанийн эрх мэдлийн асуудалд хүртэл нөлөөлөхийг хичээн Маурициод илүү их эрх мэдэл авах талаар байнга шахалт үзүүлдэг байжээ. 1980-ад оны ихэнх үед Гуччи улам бүр өргөжин тэлж байлаа. Ялангуяа Америкт тэдний бизнес асар хурдтай өсөж, дэлгүүрүүд нь амжилттай ажиллаж байсан үе юм. Гэвч амжилтын ард ноцтой асуудал нуугдаж байв. Компани удирдлагуудыг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж, энэ хэргийн улмаас Гуччигийн том хүү Алдо буюу Гуччигийн эзэнт гүрнийг дэлхийд гаргасан гол хүн эцэст нь шоронд оржээ. Гэвч энэ үед Маурицио Гуччи компаниг бүхэлд нь өөрийн хяналтанд авах төлөвлөгөөг орхиогүй байлаа. Авга ах нь шоронд орсон энэ үеийг хамгийн тохиромжтой боломж гэж тэр харж байсан ч Маурициод үеэлүүдийнхээ бүх хувьцааг худалдаж авах хангалттай мөнгө байгаагүй. Ингээд тэр Морган Стэнлигийн хөрөнгө оруулалтын зөвлөхүүдтэй хамтран том санхүүгийн төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Хожим нь Морган Стэнлигийн нэгэн хөрөнгө оруулалтын мэрэгчлэн ингэж дурссан байдаг. Гуччигийн хувьцаа гэж хэлэхэд хүн бүрл би оролцмоор байна гэж хэлж байсан. Үүнийг л жинхэнэ брэнд гэх бах таа гэж хэлсэн байдаг. Удалгүй банкирууд Алдогийн дунд хүүд $40 сая санал болгож, ингэснээр Гуччигийн анхны хувьцаа зарагдсан юм. Энэ нь Маурициогийн төлөвлөгөөний эхлэл байв. Удалгүй Маурицио Гуччи компанийн гүйцэтгэх захирал болж чадсан юм. Маурицио нэгэн зоригтой алхам хийжээ. Тэр нь Гуччи брендийн GG логог хэтэрхий их ашиглаж байна гэж үзээд алдарт G логог бараг ашиглахгүй болгох шийдвэр гаргасан байна. Гэвч энэ шийдвэрийг хүмүүс огт ойлгоогүй. Учир нь хэрэглэгчид Гуччиг нэр хүнд, чанар, тансаг байдал гэдгийг GG логогоор нь таньж зөвхөн тэр логоны төлөөч худалдан авалт хийдэг байсан байна. Ингээд энэ шийдвэрийн дараа компанийн борлуулалт огцон буурчээ. Гэвч энэ нь ганц асуудал биш байв. Маурициогийн бас нэгэн буруу шийдвэр нь Гуччи үнэт эдлэл болон зарим аксессуар үйлдвэрлэлийг зогсоох байсан юм. Харамсалтай нь энэ салбар бол компанийн хамгийн ашигтай бизнес буюу жинхэнэ сайлын үнэнд байжээ. Удалгүй байдал маш хүндэрч компани түүхийн эдэ худалдан авчиж чадахгүй, бүр ажилчдынхаа цалингч тавьж чадахгүй болсон байна. Гуччи бараг дампуурах дээрээ тулжээ. Эцэст нь хөрөнгө оруулагчид компанийн ирээдүйд санаа зовж эхлэн Маурициог Гуччи компаниг удирдах чадваргүй байна гэж үзээд түүнийг захирлын судлаас нь буулгасан юм. Маурицио тэднээс надад ердөө 6 сарын хугацаа өгөөч, би бүх зүйлийг өөрчилж чадна гэж гуйсан гэдэг. Гэвч бүх зүйл оройтсон байлаа. Хөрөнгө оруулагчид түүний 50% хувьцааг худалдаж авсан байлаа. Ингэснээр Гуччи компанийн удирдлага анх удаа гэр бүлийн гишүүдээс гарч хөрөнгө оруулалтын сангийн гарт оржээ. Маурицио суудлаасаа буухын өмнө нэг зүйл хэлсэн нь 6 сарын дараа бүх зүйл өөрчлөгдөнө. Гуччи Азийн зах зээлээс асар их ашиг олно. Тухайн үед хинч түүний үгийг сонсоогүй. Гэвч гайхалтай нь үнэхээр 6 сарын дараа Гуччигийн борлуулалт дахин өсөж компанийн ашиг эрс нэмэгдсэн. Энэ нь азтай тохиолдол байсан уу? Эсвэл Маурицио үнэхээр брендийн суу тухайнтай байсан уу гэдэг асуултанд өнөөдрийг хүртэл хүмүүс маргасаар байна. 1995 оны 3 дугаар сарын 27-ны өглөө Милан хот дахь Гуччи компанийн төв офисын гадаа
Маурицо Гуччигийн офис руугаа орохоор алхаж явтал гинэт үл таних итгээд ойртож ирээд түүнийг 3 удаа толгойд нь бодож газар дээрээ нас барсан байна. Энэ аимшигт мэдээ зөвхөн Италиг төдийгүй дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Хэргийг мөрдөж эхэлсэн мөрдөгчид түүнтэй холбоотой байсан бүх хүнийг шалгаж үзсэн ч ямар ч баримт, ямар ч уул мөр олж чадсангүй. Энэ хэрэг яг л сүүдрийн чөтгөр ирээд алчхаад алга болсон мэт байв. Ингээд мөрдөн байцаалт бараг ямар ч ахицгүй 2 жил өнгөрсөн юм. Гэвч 2 жилийн дараа бүх зүйл өөрчлөгдөв. Нэгэн өглөө 5 цаг 30 минутанд цагдаа нар Патрица Режианыгийн Итали дахь гэрт нь ирж түүнийг хуучин нөхөр болох Маурицо Гуччигийн алалгыг захиалсан гэж буруутхан баривчилжээ. Патрицагийн талаар нэг зүйл хүмүүс маш сайн мэддэг байсан. Тэрээр ямар нэгэн зүйлд маш их автдаг. Хийж буй зүйлдээ бүхнээ зориулдаг нэгэн байв. Тэр Маурицог үзен ядаж байгаагаа таньж мэддэг хүмүүстэй байнга ярьдаг байсан бөгөөд тэрч байтугай түүнийг үхээсэй гэж хүсэж байна гэж хүртэл хэлдэг байсан нь мөрдөгчдийн хувьд хамгийн том сэжүүр болжээ. Ингээд шүүхийн урт процессын дараа Патрица Режианыг нөхрөө алах захиалга өгсөн гэж буруутхан 1998 онд 29 жилийн хорхийл оноосон байна. Тэр эцэст нь 18 жил шоронд сууж 2016 онд суллагдаж гарчээ. Шоронд байх үед нь шүүхээс нэгэн санал тавьсан байна. Хэрвээ та нийгэмд тустай ажил хийвэл ялыг тань багасгах боломжтой гэж Патрица ингэж хариулсан гэдэг. Би энэ насандаа хизээж ажил хийж байгаагүй. Одоо ч цаашдаа ажил хийхгүй. Патрица Режианы суллагдсанаас хойш Милан хотын гудамжаар тансаг хувцас гялалцсан үнэт эдэлтэй алхаж явааг олон хүн харсан гэж ярьдаг байна. Ингээд бараг 100 жилийн түүхтэй гэр бүлийн компани болох Гуччи эцэст нь гэр бүлийн гишүүдийн гараас гарч хөндлөнгийн хөрөнгө оруулалтын сангийн мэдэлд 100% шилжин оржээ. Гэвч компанид нэгэн зүйл маш тодорхой байв. Гуччид шин санаа, шин ирч хүч, шин уран бүтээлч хэрэгтэй байлаа. Ингээд тэд нэгэн залуу завхар зохион бүтээгчийг сонгосон нь Том Форд байлаа. Тэрээр удирдлагад гарсны дараа Гуччи брендийг бүрэн шинчилж, алдарт Double G логог дахин ашиглаж, Гуччигийн цоглог өнгө, зоригтой дизайн, дээд зэрэглэлийн чанар гэсэн үндсэн үнэт зүйлсийг хадгалж, брендийг өмнөхөөс нь ч илүү хүчтэй болгож чадсан юм. Үр дүн нь ч мөн гайхалтай байлаа. Удалгүй компани олон нийтэд нээлттэй болж, хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргав. Бүх зүйл төгс болж байгаа мэт харагдаж байлаа. Гэвч удалгүй нэгэн аюултай мэдээ гарч ирэв. LVMH компани Гуччигийн 5% хувьцааг худалдаж авсан нь ил болсон юм. Гуччигийн удирдах зөвлөлийн хувьд энэ мэдээ бараг сүрэлтэй адил байлаа. Учир нь LVMH бол дэлхийн хамгийн хүчирхэг тансаг зэрэглэлийн конгломерат. Түүний удирдагч Бернард Арног олон хүн тансаг хэрэглээний зах зээлийн эзэн хаан гэж нэрлэдэг. Учир нь LVMH группийн мэдэлд Louis Vuitton, Dior, Fendi, Celine, Tiffany & Co, Bulgari, Hublot, Moet & Chandon, Hennessy, Sephora гэх мэт маш олон 10 алдартай брэндүүд багтдаг. Тиймээс ганц Гуччи ийм авраг корпорацтай дангаараа өрсөлдөх боломжгүй байсан тул хүчирхэг Kering концернийг түншээрээ сонгон нэгдснээр LVMH групптэй өрсөлдөх боломжтой болсон байна. Удалгүй Kering өөрийн эзэмшлийн брэндүүдийг улам нэмэгдүүлж эхэлжээ. Үүнд Yves Saint Laurent, Boucheron, Bottega Veneta, Alexander McQueen, Balenciaga гэх мэт. Ингэснээр дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд жинхэнэ хүчтэй өрсөлдөөн бий болсон юм. Өнөөдөр LVMH болон Kering хоёрын өрсөлдөөн бол дэлхийн тансаг зэрэглэлийн салбарын хоёр ориглын хоорондох жинхэнэ дайн гэж хэлж болно. Тэд зөвхөн баян худалдан авагчдын анхаарал төдийгүй шилдэг дизайнерууд, авьяаслаг уран бүтээлчид, шин санаа, шин тренд хамгийн шилдэг бүхний төлөө тасралтгүй өрсөлдөж байдаг. Энэ бүх драмын дараа Гуччи өнөөдөр ч дахин дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын брэндүүдийн нэг хэвээр байсаар байна. Одоо бүгдээрээ Гуччи брендийн нүүр царай болсон хамгийн алдартай 5 бүтээгдэхүүнийг хамтдаа сонирхцгоё. Хамгийн ихнийх нь домогт бамбу байг. Энэ цүнх нь 1947 онд буюу дэлхийн 2 дугаар дайны дараа арьс шир металлын хомсдолтой байх үед бүтээгдсэн. Италийн гар урчууд хулсыг гал дээр халааж
гараараа хэвэнд оруулж бариул хийсэн нь тухайн үедээ маш шинэлэг шийдэл байлаа. Өнөөдөр ч энэ цүнхний бариулыг яг тэр аргаар гараар уралдаг учраас 2 ижил хулсан бариул гэж байдаггүй түүний үн цэнийг нэмэгдүүлдэг байна. Дараагийнх нь Алдарт Жаки цүнх. Анх 50s Constant нэртэй байсан ч Америк нэгдсэн улсын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди хаанч явсан энэ цүнхийг барьж харагдах болсноор Гуччи түүнийг хүндэтгэж The Jackie гэж дахин нэрлсэн юм. Хөнгөн дугуй хэлбэртэй энэ загвар нь ямар ч хувцаслалтад дэгжин харагддаг, хизээч модноос гарахгүй сонгодог загварын нэг юм. Гуравдах нь Гуччигийн Horsebit Loafer. 1953 онд анх худалдаанд гарсан энэ гутал нь морины амгайвчийг санагдуулам төмөр чимэглэлээрээ алдартай. Энэ бол зүгээр нэг гутал биш. Бизнес эрхлэгчид болон Холливуудын оддын дунд амжилтын бэлэгдэл гэж тооцогддог анхны дизайнер лофер юм. 2015 онд гарсан Dionysus цүнх нь Гуччиг дахин дэлхийн анхаарлын төвд авчирсан юм. Грекийн домогт бурхан Dionysus-аас сэтвэлсэн барын толгойн дүрс бүхий төгжин энэ цүнхний гол чимэглэл. Энэ бол урлаг болон загварыг төгс хослуулсан орчин үеийн Гуччигийн шин дүр төрх юм. Эцэст нь хамгийн их борлуулалттай Gigi Marmont. Алдарт Double G лого болон зөөлөн ойдол бүхий арьс нь үүнийг ханаас ч танигдахуйц болгодог. Хэрвээ та анхны тансаг зэрэглэлийн цүнхээ авах гэж байгаа бол энэ загварыг сонирхоод үзээрэй. Эдгээр 5 бүтээгдэхүүнүүд нь бүгд өөр өөрийн түүх өөрмөц онцлогтой. Танд Гуччи брендийн ямар бүтээгдэхүүн хамгийн их таалагддаг вэ? Сэтгэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Гуччи бол зүгээр нэг хувцас цүнх биш. Энэ бол 100 дамжсан Италийн гар урлал, соёл, бас зоримог өөрчлөлтийн түүх бөгөөд бидэнд нэг л зүйлийг маш тодорхой харуулдаг. Загвар бол өөрийгөө илэрхийлэх хамгийн хүчтэй хэл. Таач бас өөрийнхөө стилийг бүтээхээс бүү айгаарай. Ингээд өнөөдрийн дугаар танд таалагдсан бол лайк дарахаа мартва. Илүү олон брендийн түүх, загварын талаар үзхийг хүсвэл сувгаа subscribe хийж хонхоо дараарай. Хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.